болсон цаг хугацаанд орон зайгаас үл хамаарсан зүйл учраас тэнд итгэж нөгөө эрсдлээ даах боломжийг нь банкт олгож байгаа. Магадгүй тэрнээс одоо цахим архивын ийм хэмжээний доллооцтой том архив гарснараа банк санхүүгийн байгууллагууд бидний бол анхны төслийн зорилго байсан гэхээр банк санхүүгийн байгууллага өнөөдөр нөгөө давхар хиймэл эрсдэл тооцоод байгаа шүү дээ. Тэр эрсдэл нь багасаад нөгөө гаргаж байгаа зээлийнх нь хэмжээ ихсдэг ч юм уу, хүүн багасдаг ч юм уу. Ингэж нөгөө зах зээл дам нөлөөлнө гэж бид нар үзэж байгаа. Нөгөө талдаа би түрүүн хэлжсэн эд хөрөнгөтэй байна гэдэг нөгөө талдаа хүний одоо хөдөлгөөнтэй байх боломжийг бий болгочихж байгаа. За би ховдод жишээлбэл амьдардаг байжгаад би өмнө говьт одоо тий үйл ажиллагаа нэг жижиг мухлаг нээ гэх юм бол би нэг ховдод байдаг хашаа байшингаа барьцаалах маш их зардалч хэрэгтэл болж. Яг одоо бол бид нар 13 он 14 онд одоо засаг үргэлжлүүлээд бид нар 8 аймагт маа төсөл хэрэгжиж байна. 13 үлдсэн 13 аймагтаа энэ цахим архив үүсний дараа 21 аймагт босгоон цагт яаж юм гэхээр ховдод байгаа иргэн өмнө говьт үйл ажиллагаа явуулъя гэх юм бол тэндээс очиж бүртгэл хийх бүрэн боломжтой болно. Цахим архив руу үзлээ. За та эд хөрөнгөтэй муу юм байна. Энэ мэдээлэл банкнд очлоо. Та банкн дээрээс очиод зээл авах боломжтой. Ийм л нөхцөл рүү бид очиж байгаа. Түрүүн хэллээ. Манай төсөл бол зөвхөн 8 аймагт хэрэгжиж байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл засгийн газар жишг байдлаар бид 8 аймагт ийм байдлаар цахим бүртгэл явуулж болох юм байна. Үлдсэн 13 аймагт засаг өөрийн хөрөнгөөрөө цахим архивыг болон цахим архив дээр үндэслэн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх хүчтэй юм байна. Тэгэхээр эд хөрөнгөний эрхийн бүртгэлийнхэн бол их түүхэн том ажлын эхлүүлсэн. Тэгээд цаашаа төсөл одоо мянган сорилтээс сан татан буугдаад явахын цагт бол эд хөрөнгөний эрхийн бүртгэлийнхэн их том ажлыг үргэлжлүүлэх. Мэдээж хэрэг одоо ингээд төсөл хэрэгжиж байгаа газрууд, хэрэгжээгүй газар хоёрын зөрөө гэдэг юм уу тийм ээ. Тэндээс үйлчлэгээ хүртэж байгаа хүмүүсийн хооронд ингээд ялгаа үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ төсөл байна ямар шүү ач холбогдолтой байдаг вэ гэдэг дүр зураг бол өнөөдөр харагдсан баг тийм ээ. Тэгэлгүй яг одоо их ойрын жишээ авах юм бол бид хинтийд хэрэг жишээ нь дорндод хэрэгжиж байна. Сүхбаатар жишээлбэл байхгүй. Бид гэхдээ өнгөрсөн хугацаанд эд хөрөнгөний эрхийн бүртгэлийн чиглэлээр семинар уулзалт хийхдээ 21 аймагуудыг хамруулах хичээдэг л дээ. Та өнөөдөр хинтээ дээр очиод өндөр хааны бүртгэлийн газар очих юм бол бүртгэлийн байрыг бид ээж бүрэн засаж шинжилсэн байж байгаа. Бүртгэгч нар тухтай иргэдэд үйлчлэгийн заалтай ширээ сандалтай болсон байгаа. Мөн одоо нөгөө албан хэрэгцээнд зориулаад бид автомашинтай болсон байгаа. Тэгээ компьютертай болсон. 13 онд бид бүртгэгчид маань цахим бүртгэлээр үйл ажиллагаа явуулах. Ингээд харах юм бол нөгөө хөрөнгө оруулсан төслийн хэрэгжсэн аймаг, төсөл хэрэгжээгүй аймаг хоёрын хооронд бол одоо маш их зөрүү бол байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн ерөнхий газар одоо яг энэ ажлыг хамтраад одоо бол төсөлтөө ингээ хэрэгжүүлээ явж байна тийм ээ. Төсөл хэрэгжиж байгаа газруудад. Тэгэхээр эндээс бол та бүхэн мэдээж асар их туршлага олж авсан байх. Цаашдаа одоо ачааны үндийг үүрж үлдэж байгаа улсууд тийм ээ. Ер нь хэрэгжүүлэхэд ер нь одоо хэр төхөмтэй байна уу? Төр засгийн зүгээс юун дээр нь илүү анхаарах ёстой болж гин үү? Ер нь ямар шүү хугацаанд бид амжаад тийм ээ улс даяараа Монгол улсынхаа хэмжээнд энэ асуудлаа ер нь одоо гүйцэтгэж их тийм боломжтой байна. За энэ яг төсөл хэрэгжиж байгаа энэ хугацаанд бол бид нар одоо төслийн зүгээс сургалтуудыг бол хангалттай зохион байгуулсан. За одоо тэр дадлаг болох ажлыг бол хангалттай зохион байгуулсан. Мөн гэрээлэгч нарыг авч бас цаашдаа ажиллах юм одоо ажиллах хүчний тийм ээ тэнд сурсан, мэдсэн, дадлагсан юм ажиллах хүчний бүтэн баг бол бий болж чадсан. За мөн тоног төхөөрөмж бол бэлэн бүрэн хангагдсан байна. За манай байгууллагын зүгээс бол энэ ажлыг одоо төсөл дууслаа. Цааш нь бол 13 аймагаас үлдсэн бусад дүүргээ бол хийхэд бол одоо ажлын дадлага, туршлага, мэдлэг тэрний хувьд бол бүрэн боломжтой болж үлдэж байгаа. Ганцхан засгийн газрын зүгээс бол бусад аймагуудыг хийх төр санхүүжилтийн асуудлыг шийдэж өгнө. Бид нар бол цаашдаа энийг одоо хийхэд ийм хэмжээний зардал төсөв хэрэгтэй байна гэдэг тооцоогоо бол гаргаад засгийн газарт өргүүлсэн байгаа. Тэгээд тэрийг бол шийдэж өгөх бах. Засгийн газраас бол энэ ажлыг цаашид тууштай одоо үр дүнтэй богино хугацаанд хэрэгжүүлэх юм чиглэлтэй бол ажиллаж байгаа. Биднэрт бол тийм чиглэл бол өгсөн байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо урьдчилсан тооцоогоор нэг 2 жилийн хугацаанд үргэлжлүүлээд бүх ажиллагаа бол цахимжуулаад дууснаа гэсэн юм тооцоотой байж байгаа. Хөрөнгөний эрхийн төслөөс одоо ингээд тогтолцоог эрх зүйн орчныг шинжлэх чиглэлээр ингээд баггүй анхаарлаа зү. Яг одоо төслийн зүгээр шууд хүрж байгаа, шууд хэрэгжиж байгаа зүйл бол хашааны газрын өмчлөл эрхийн бүртгэлийн асуудал байгаа шүү дээ. Тэр гэр оролд амьдарч байгаа гэдэг юм уу тийм ээ. Хашаанд амьдарч байгаа хүмүүсийн тухайд бол
нэгдүгээрт зарим нь бол одоо газраа яаж өмжилж авах юм чинь яаж одоо үйл хөдлөх тэрнгийн бүртгэл бүртгүүлэх талаар бол зарим тодорхой ойлголт байдаг. За зарим нь бол одоо амьдралын боломж олцоод харуулж хүмүүс ус байна тийм ээ. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төрөм шаарддаг шүү дээ. Тэгэхээр төслийн хүрээнд бол бас тодорхой хэмжээний хүмүүст энэ дээр нэрх зүүн тусалцаа, хөрөнгө мөнгөний тусалцаа үзүүлж байгаа бах тийм ээ. Тий. Манай хоёр дахь үйл ажиллагаа болох шууд иргэдэд үр шим бүртгэгчдэд очиж байгаа манай хашааны газар өмчил бүртгэлийн ажил гэж байж байгаа. Энэ их сонирхолтой ажил юм байна. Гэхдээ их олон хүний оролцоо шаардсан тийм Монголд анх удаа хийж байгаа ажил л да. Бид орон нутагт бол 8 аймгийн хэмжээнд тэгээд Улаанбаатарт бол 3 дүүрэгтийн ажил хийж байгаа. Хашааны 90,000 хашааны газар бид орж байгаа. Манай үндэсний 4 кадастрын компани шалгарсан байдаг юм байна. Ингээ 90,000 айлаар ороод та эрхийн ямар одоо статустай вэ? Ямар бичиг баримттай? Хизээ нүүж ирсэн хүн бэ? Хэдүүлээ амьдарч ингэж үзэж байгаа. Тэгээ энийг ингэж явж хахад үнэхээр л одоо энэ Монгол улсын иргэн газар өмчлөлт тухай хууль гараад хэрэгжиж гиснээс хойш энэ хуулийг мэдлэг байхгүй. Дээрээс нь нөгөө санхүүгийн боломж байхгүй усуд тоцорчиж. Тэр хүмүүс рүү бид очиж байгаа. Нэг ялангуяа манай сорилтын сангийн бас нэг гол анхаардаг төсөл хэрэгжүүлэх гол анхаардаг зүйл нь гендрийн тэгшэрхийг хангах байдал байдаг. Мөн дээрээс нь одоо нийгмийн одоо эмзэг бүлэгт очиж ажиллах гэсэн. Тэгэхээр үнэхээр л яг одоо хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойсон эхчүүд л жинхэнэ газар өмчилж байгаа. За ингээ 90,000 айлаар ороод бид нар ямар статусын одоо мэдээд дээрээс нь тэднэрт хөнгөө кадастрын зургийг хийж өгч байгаа. Юуг нь эрхийг нь баталгаажуулж байгаа. Хамгийн сүүлд нь эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн гэрчлэгийг нь гаргаж өгч байгаа бид нар. Ингээд иргэнд яаж ихээр өөрсдийн талаарх одоо газартай холбоотой бүх мэдээлэл өгдөг. Энэ болгоно нэг байгууллага хоорондоо гүйцэтгэж материалыг авч явах үйлчлэгийг манай Монголын компани хийж байгаа. Ингээд энэний бүр их сонин ерөөсөө л манайх энэ хуулийн хэрэгжилтэн дээр орхигдсон хүмүүс байдаг юм байна. Энэ тогтолцоос үнэхээр зайлшгүй өөрчлөгдөхгүй бол энэ одоо хөгжлөөс чинь юу одоо тунаад үлдсэн хүмүүс байдаг гэдгийг бол харагдаж байгаа. Ер нь бол орон нутагт бид одоогийн байдлаар 8,000 гаруй иргэний газар өмчлөх эрхийг нь баталгаажуулчихад байж байна. Тэднэрт гардуулж өгч байна. Иргэнээс нэг төгрөг гараагүй. Иргэн бол нэг албан газрын одоо хаалга төгшөлгүйгээр гэртээ сууж агаад эрхээ баталгаажуулж байгаа. Тэгээ энэ ажил маань дөнгөж одоо сонгуулийн дараагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгон найрхан, Чингэлтэй дүүргүүдийн төсөл хэрэгжих хороо хэсгүүдэд ажил эхэлсэн байгаа. Яг бүх одоо дүүргийн бүх нутаг дэсгэрийг хамрахгүй байгаа. Төсөл хэрэгжих тэр тухайн одоо хороо хэсгүүдэд энэ ажил одоо хэрэгжиж явж байгаа. Тэр өнөөдөр бас энэ төслийн хүрээнд юм тодруулж байгаад би бас сонсч ирсэн байна. Гэр хорооллыг бид нар өнөөдөр төлөвлөх асуудлыг л яриад байдаг шүү дээ. Одоо төлөвлөхөд хэцүү болчихлоо. Хаана сургууль, цэцэрлэг тэр одоо амар зугаалах цэцэрлэг түрээл нь байх ингээл одоо амны орон суустай дид үтстэй сайхан гэр хорооллыг л бий болгоно гэж яриад байдаг тийм. Тэгэхээр энэ дээр бол бас төслөөс дэмжлэг үзүүлээд сансрын зураглалыг хийхээс ахуулаад тийм ээ. Тодорхой одоо тийм загвар бас гаргах тал дээр нь бас тусалж байгаа гэсэн. Тэгэхээр энэ ажил маань ямар шиг явцтай вэ? Эдгэрэнгийн сая бид эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн газрын талаар одоо нэлээд баярлалаа. Орос хөргөрл. Төсөл бол газрын харилцаа, барилга геодез зурагцсан газар хуучнаар тийм үү. Газарт болон одоо орон нутгийн газрын албатууд бол нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм байна. Өндөр наривчлалтай бид GPS-ийг нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хяналтын хэмжилттэй кадастрын компани үйл ажиллагаа явуулдаггүй хөдөө орон нутагт одоо энэ манай хэмжилтийн багш төхөөрөмжөөр одоо кадастрын зураг гаргах бүгэн боломжтой болж байгаа гэсэн үг байна. Өндөр наривчлалтай сансрын зургийг бид төвлөрсөн хот сурингуудад бол жилдээ 2 удаа авч байгаа. Өөрөөр хэлбэл эндээс хаана тэлэлт явагдаад байна? Хашааны газрын одоо хууль бус сонголт хаана байна? Одоо ерөөсөө хот төлөвлөлттэй холбоотой бүх зүйлд одоо шийдвэр гаргахад энэ их том мэдээлэл болох юм байна. Өөрөөр хэлбэл дараа ширээн дээр сууж агаад нэг шийдвэр гаргадаг биш. Нөгөө баримттай, сэлттэй тийм юм шийдвэр гаргах боломжоор бид нар хангаж өгч байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр энэ газрын албатыг бэхжүүлж чадаж хэмээн бид нар өнөөдөр нөгөө үйл хөдлөлийн нэг хийж яриад суур нэгжид хэрэгтэй байгаа маш чухал одоо тэр мэдээллийг нь бид нар гаргаж авах сансрын зураг GPS энтертэй болгож өгч байгаа. За баярлалаа. Тэгээд олон зүйлийн талаар асууж тодруулмаар байвчаас бидний бас ярилцах цаг хугацаас энэ хүрээд өндөрлж чинь. Тэгээд өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засгийн цусны эргэлтийг одоо улам эрчимжүүлэхэд оруулж байгаа бас та бүхний ажил төрөл тун амжилттай үргэлжтэй байгаа юм байна. Тэгээд ялангуяа 15 жилийн яваа тэмдэглэж байгаа эдгэрэнгийн эрхийн бүртгэлийн газрын ажилтнуудад бас Монгол улсын хөгжил дэвшил оруулж байгаа үнэмшилт нь бас талархлаа илэрхийлэх зүйтэй байх гэж бодож байна. Бас энэ ажлыг бас дэмнэж том тусалцаа үзүүлж байгаа хөрөнгө эрхийн төслийнхөө баг хамт олонд бас амжилт хүсье. Тэгэхээр бид нар ер нь Монгол хүн болгон л ер нь маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байгаасаа гэж боддог. Тэгэхээр өнөөдрөөс илүү сайхан маргаашийг бүтээхийн төлөө ажиллаж байгаа
та бүхний үйл хэрэг илүү амжилтанд хүрэх байхаа гэж бодож байна. Хууль эрх зүйн хүрээнд дээш, тогтолцооныхоо хүрээнд дээш, за амьдралд яг иргэдэд хүрж байгаа, яг одоо эдийн засгийн эргэлтэнд орж байгаа тэр үйл ажиллагааныхаа хүрээнд ч гэсэн олон амжилтанд хүрнэ байх гэж бодож байна. Тэгээд шинэ онд өгч байна. Тэгэхээр өнөө жилээс одоо эх жил илүү бас өнгөлөг сайхан байна уу хаа гэж бодож та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа. Тэр юу батар шиг. Эрхэм үзэгчтэй манай өнөөдрөөс сайхан маргааш зурвал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Монголын манганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төслийн захирал Хулангоо, за бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэл хариуцсан урлагч дарга Цэцгийн нар хүргэдэн оролцлоо. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.